Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Сарван сайхны цэнгүүн Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 5 заасан бүрийн эрхийнхээ хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улсын их хурлд гардсан намын бүлгээрээ дамжуулан эдийн засгийн байнгын орооны харьяандах доктортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөж инновац захин бодлого хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах тухай саналаа ирүүлсэнийг эдийн засгийн байнгын хороо 2026 оны 4-р сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанаар Улсын их хурлын гишүүн Сарван сайхны цэнгүүний өөрийнх нь хүсэлт болон Улсын их хурлд гардсан намын бүлгийн саналыг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс асуулт асууж санал хэлээгүй бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын их хурлын гишүүн Сарван сайхны цэнгүүнийг доктортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж инновац захин бодлогын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад байнгын хороонд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Сарван сайхны цэнгүүнийг доктортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж инновац захин бодлогын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах тухай эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.